Ажил амралт, ажлын бүтээмж амралт хоёр бол хоорондоос зохистой харьцаатай байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол одоо Мартын 8 их үрсийн баяр, Бурхан багсын дүүцсэн өдөр, улс тунхсны баярын өдөр, Чингис хааны мэндэлсэн өдөр гэдэг одоо энэ баяруудыг бол амралтын өдөр таарах юм бол дараагийн ажлын өдөр рүү шилжүүлэхгүй байх. Ажлын өдөр таарах юм бол амралтын өдөр рүү шилжүүлэх. Иймэрхүү зохицуулт бол зөвөө. За гол асуудал бол бид цагаан сар наадам битүүний өдөр ажлын өдөр байдаг. Ажиллаад байдаг, маргааш шөнийн болох гэдэг гэр орноо цэвэрлэмээр байдаг. Бэлэг бууз баншаа цэгцлэмээр байдаг гэдэг олон асуудал үүсдэг. Гэтэл одоо ажлын өдөр учраас ажиллаа хийх ёстой, эсвэл гэртээ ингээд тэр өдөр бол ажил бүтээмж болчдөг. Иймэрхүү юмнуудыг бид нэр тийм битүүний өдрийг амралтын өдөр болгох. 7 сарын 10 наадмын одоо өмнөх өдрийг амралтын өдөр болгох. Шинэ жил 12-31-ний бас амралтын өдөр болгох. Иймэрхүү бас зохицуултууд бас байх ёстой баха. Энэ зохицуул талаас бас орж ирж байгаа хуулийн төслөөр дэмжиж байгаа. Нэгэнтээ ажилдаггүй нэр ёс төдий ажилдаг ийм ажлын өдрүүдийг амралтын өдөр болгоод аль бие ёсоор ингээд нэг цагаан сараар яг уртхан амарчдаг. Тэгээ шөнийн 3 хүртэл амарна гэдэг хөдөө гадаа явна, аав ээжтэй золгоно гэдэг нэг шөнийн 3-нд багтаж золгохгүй бас бөөн юм болдог, яар сандрал хөдөө гадаа явдаг, аваар бас хийдэг. Тэгвэл яг сунгуухан 50хан амарчдаг бай цагаан сараараа. Наадмаараа бас наадмын урд өдрөөс ахуулаад бас нэг хэдэн хоног амарчдаг байх. Нэг иймэрхүү зохицуултууд бас орж ирж байгаа нь сайшаалтай. Харин одоо тэр 7 хоногийн дундуур амардгийг л бид болимоор байна.